Монголчуудын 90-95% нь хеликобактертэй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энэ бактери ходоодыг шархлуулж, даамжраад ходоодны хорт хавдар үүсгэх аюултай тул эрт илрүүлж эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Мөн хеликобактериас өршлөн сэргийлэх болон хеликобактертэй хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэргэжлийн эмчээс тодруулсан юм а. Хеликобактер нь болохоор ахуйн зам болон шүлсэнд маш их агуулгадаг учраас ер нь болохоор халдвар ах эрсдэл маш өндөр байдаг. Тэгээд өөрийн хувийн ариун цэвэр, хувийн зохион байгуулалтаас болдог л доо. Тэгээд халдвартай хүний аяг таавах сэрэгэртэй идэх юм бол мэдээж тэрсэн шүлсээр дамждаг учраас халдвар авах магадлал маш өндөрөө гэсэн үг. За тэр маань болохоор мэдээж аюулхаад хүчтэй өвдөх, баазлах, халуун оргих, тэгээд бас зарим хүмүүс онцлогоос шалтгаалаад нүүр амаар тууралдах, тэгээд арганыхаас шүлс гарах, тэгээд амнаас өглөөгөр эвгүй өнөр гарах, цагаан шүлс их гарах гих мэтчлэн зойрууд, нийтлэг зойрууд илэрдэг. Тэрээр монголчууд дээр үед маш зөв зохистой хоолдог байсан учраас хеликобактертэй хүн бараг байдгүй байсан. Энэ бактери шүлтлэг орчинд тэсвэр муутай байдаг учраас цагаан эдэгээ хүнсэндээ хэрэглэж хэвсхийг ч зөвлөсөн юм а. Дээхэн үед болохоор манай монголчууд их зөв хоолтой байсан байл л дээ. Цагаан эдээ иддэг байсан учраас яг нэг ходоод монгол хүнийхээ биеийн онцлогт тохируулаад тийм хоол боловсруулалт хоолны чиглэл юм маш сайн баримталж иржсэн учраас энэ талын өвч мэдээж хацсангүй бага байсан. Ер нь байхгүй байсан. За ер нь бол ер нь цагаан эдэгээ мэдээж монгол хүмүүсээс монгол ахуй хэрэглээгээ монголын цагаан эдэг идэх нь зүйтэй л дээ. Ер нь бол хеликобактер маань болохоор шүлтлэг орчинд болохоор тэсрэн муутай ер нь устддаг. Будж ивэмч хеликобактер нь бохир аяг халбгаар хамгийн их дамждаг учраас гадуур хооллохоос зайлсхийх, хэрв зайлшгүй гадуур хооллох шаардлага гарсан тохиолдолд цэвэр орчин сонгох эсвэл нэг удаагийн аяг халбах сэрийг хэрэглэх нь таныг халдвар авахаас сэргийлнэ гэдгийг сануулж ирсэн юм а. Light News мэдээллээ.